Сайн байна уу? Бид Boss Korea Asia BNT. Өнөөдөр бид Монголын UB Membership Business Apartment-ийн талаар танилцуулж байна. Энэ нь зүгээр нэг ашиг олох зориулалттай үйл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт биш юм. Бизнес аяллаа үед шаардлагатай байрлах орон сууцыг хамтран худалдан авч, хамтран ашиглаж, шаардлагатай тохиолдолд адаа зах зээл борлуулах боломжтой хамтын худалдан авалт, хамтын ашиглалт, хамтын удирдлагын бүтэц юм. Korea Asia BNT-ийн Holding Company хэлбэрийн удирдлагын бүтцийг хэрэгжүүлж байна. Төв байгууллага нь орон сууц худалдан авах, дотоод засал хийх, буудлын үйл ажиллагаа явуулах, гишүүдийг удирдах, хувь эзэмшлийн шилжүүлэх болон арвижааг зохицуулах, цаашид франчайзing өргөтгөл хүртэл нийт бүтцийг бүхэлд нь хариуцах үүрэг хүлээнэ. UB Business Apartment нь зүгээр нэг байрлах орон сууц биш. Харин зочин хүлээн авах, уулзалт хийх, орчуулгын үйлчилгээ, шилжит хөдөлгөөний дэмжлэг зэрэг хэрэгцээг хамарсан цогц бизнесийн суурь бааз гэдгээрээ онцлог юм. Энэхүү төсөл нь ойролцоогоор 5 жилийн хугацаанд тогтвортой өсөж хөгжүүлэх, дунд болон урт хугацааны төсөл юм. Үүний тулд урьдчилсан захиалгад гишүүдийг бүрдүүлэх нь хамгийн чухал эхлэл болдог. Ийм цогц бизнесийн суурь бааз гэсэн ялгарх онцлог нь урьдчилсан байдлаар гишүүдийг бүрдүүлэх нь давуу тал болдог бөгөөд эдгээр гишүүд тогтвортой бүрдэх тусам үндсэн компани удирдлагын бүтэц мөн илүү тогтвортой ажиллах боломжтой болно. Энэ нь хөрөнгө оруулагчдад ч итгэл төрүүлж, илүү тайван, итгэлтэйгээр оролцох нөхцөлийг бүрдүүлнэ. Хөрөнгө оруулалтын бүтэц дараах байдалтай байна. 1% оролцооны хөрөнгө оруулалтын хэмжээ нь 12 сая вон. Нэг орон сууц нь 12%-аас бүрдэх бөгөөд нийт дүн нь 144 сая вон байна. Хэрэв 12 гишүүн сар бүр 100 мянган воны төлбөр төлвөл жист нийт 14.4 сая воны орлого бүрдэнэ. Энгийн тооцоогоор энэ нь жилийн 10 позонгийн өгөөжийн бүтэц юм. Үүн дээр байршуулалтын үйл ажиллагааны орлого, адаад борлуулалтын орлого, мөн үйл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийн боломж нэмэгдвэл орлого бүрдүүлэх бүтэц усам өргөжих боломжтой. Өөр нэг чухал давуу тал нь худалдан авалт өрсөлдөх чадвар юм. Төв байгууллага нь Монголын орон нутгийн барилгын компаниас ашиглалтад орохоос өмнө худалдан авалт хийж, шинэ орон сууцыг ердийн зах зээлийн борлуулалтын үнээс ойролцоогоор 20 порингаар хямд нөхцөл дээгүүр авна. Анх хэдэн төгрөгөөр ямар үнээр худалдан авч байгаагаас нийт өгөөжийн түвшин ихээхэн хамаардаг. Holding компани хэлбэрийн удирдлагын бүтэц нь итгэмжлэгдсэн компаниар дамжин хэрэгжих бөгөөд ингэснээр хөрөнгийн удирдлага болон эзэмших эрхийн харилцааг илүү ил тод, тогтвортой байдлаар зохион байгуулах боломжтой. Хөрөнгө оруулалтын үндсэн 3 нөхцөл нь тогтвортой байдал, өгөөж, хүрүүх чадвар юм. Хүрүүх чадвар гэдэг нь шаардлагатай үед өөрийн эрх эсвэл хөрөнгийг өөр хүнд шилжүүлэн бэлэн мөнгө болгох боломжийг хэлнэ. Энэ төсөл нь захиалгат гишүүд болон хувь эзэмшигч, хөрөнгө оруулагчид аль алинд нь хүрүүх чадвартай. Захиалгат гишүүд нь байрлах эрхээ өөр хүнд шилжүүлэх боломжтой. Харин хувь эзэмшигч хөрөнгө оруулагч нь өөрийн эзэмшиж буй үйл хөдлөх хөрөнгийн хувиа өөр хүнд шилжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл энэ төсөл нь энгийн нэг хөрөнгө оруулалтаас давж Монголд бизнес аялал хийдэг хүмүүст тогтвортой суурь бааз олгож, оролцогчдод бодит хэрэглээний үн цэн болон хөрөнгө оруулалтын үн цэнийг зэрэг олгодог шинэ төрлийн бизнес орон сууцны загвар юм. Дэлгэрэнгүй мэдээллийг дээд хэсэгт байрлах сэтгэгдэл комментээс харна уу? Баярлалаа.